Бид нар бүгдийг бүтээн, бид нар бүгдийг сөнөөн дуу эртний олдор шиг тоосон дарагдсан хэлхээсийг үлдсэн байна. QS-ийн үндэсний хөрөнгө оруулагч уу, үндэсний хөрөнгө олзворлагч уу? Шуудаг юугаа шутлан тайлаад, шууд ухсхийн буцаан өмсөж чаддаг цог зэлийг бадруулагч. Шок мэдээ. Хошин тайм нэвтрүүлгийн 40 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Өргөн олон түмэн наадамчдынхаа өмнө өндөр идэвхийг үзүүлэн барин авч барилдыг ивэ гэж өөрчлөх үү. Төрийн наадмын үзүүр төрөө өндөр даваанд хүртэл өрсөлдөгч бөхөө өвдөг шароодуулсан биш идэвх харуулж илүү сарвалцсныг нь үзмжээр дагуулахаар наадмын бүхийн салбар хорооныхан шийдвэрлэлээ. Энэ одоо идэвхээр харах барьц бол дөрвөн бол чухал шүү. Энэгээрээ явах ёстой. Аманд гарч үзээгүй, өрөөл мах өргөж таахааргүй өөдөн оодон төшмөд өндгөн тоодон дарганаар өвгдээцээс уламжлагдсан үндэсний бүхийн торгон дивжэн дээр шаргалаан карт өгч сануул шийтгэх талаар тоолсон шинжгүүгээр тунчиг нухастай гихч санал онол гаргацгаажээ. Тэгэхээр энэ сануулга өгж байгаа бүртээ одоо шар хуц өргөх үү яах вэ энэ төр бид нар бас үзэгчдийг бас энэ одоо тэ ойлголтын төрүүлгүүднээс ингээ хүртэл явах уу гэдэг дөрмийн хилцүүлэг хийсэн шүү энэ дээр. Улс аймаг сумын наадмуудад барилдаан 40 минут олмогц таг зогсоогоод хүлийн цэцүүд хуралдаж өрсөлдөгчөө өвдөг шароодуулсныг нь биш идэх үзүүлсэн гэж гарыг нь өргөнө. Хараа дуурлах хэмтэй, хараад хэрэлдэх хэмтэй. Ивийг биглэх бус сэвийг өдөөсөн. Нутаг ус аймаг сумаараа талцсан. Унагсан мэхвш сарвалцсан идэх харах үзмжийн шийдвэр наадам биш нанчилтаан омогших бус омогдоход хүргэнэ. Чухам юуг идэх гэж үзэх вэ? Хүлийн цэцүүдийн хувийн үзмжээр шийдэх бүхөр бол барих барьцгүй хийсвэр зүйл. Нэгээс илүү удаа хүлтэн догсон, 2 удаа цочоосон, 3 ухс хийсэн гэх мэтийг тоолох уу? Хурдтай жижигвтер бүхэн дагшлан самгардуулах нь таагдаг бол арал чацтай дагаж твдэхгүй. Хүлээцтэй барилдах нь бас нэг арга ухаан. Аливаа тулааны спортод хурд хүч, бие бэлтар өрсөлдөгчийн арга барилаас хамааран ухрах, угтуулах нь арга таагдаг. Учир зүггүй, ухаан зулгагүй, урагш давтлах нь ур чадварч биш. Унагсан ялсан гэсэн үрдүнч биш. Тэгж яривал Монголын морь цэрэг дайснаасаа ухран зогтох мэт өдөөн хуураад гидрэг эргэн довтолдог. Зээр авлах мэт бүслэн зогтдог байсан. Нэг талаас орчин үетэй хөл нийлүүлэн өөрчлөх нь зүмэд боловч нөгөө талаас цагт баригдсан эртхэн гэртээ харж амрын бүгс чиллээ. Хөөе, хурдлаач дурака. Түгжрэл ямар их байна гэх зэрэг яаруу адах уу давчуу стресстэй үеийн сэтгэл зүй таацуулан өв уламжлал үндсэн шин чанарыг нь эвдэж байна. Хамгийн сүүлийн нэг сенсац бол ховдын 2 бүх сая одоо заалны барилдаан дээр гарсан Хангаа Батүлзээ 2 хоёулаа хайлтсаж чадаагүй үзэгч олон түмнийг чилээсэн. Тэгээ дөрмийн дагуу шийдсэн. Үнэн хүчийг үзнэ гэдэг нь тамир тэнхээгээ шавхарч дуустал шандас төвчээрээ тултлан сорихын утга учир юм. Үндэсний бүхэн барилдааны үеэр хипхоп, транс, R&B, jazz, beatbox биш уртын дуу гიშгэлэх нь Монголын их амраа амгалан. Үндэсний бүх цаг, жин, талбай харгалздаггүй. Үндсэн тулгуур 3 онцлогтой. Өнөөдөр бүхэн өргөний хашлахаар талбайг нь харгалзаж барилдааны явцад 3 удаа ухарч гарсан бол хасдаг дүрм үйлчилдэг болсон. Ноднон 1024 бүхийг 2 өдөрт багтаан барилдуулах барилдааны явцад нь 3 удаа сануулсан хассан. Харин энэ жил 2 дахин цөөн буюу 512 бүх барилдах учир яарсан яраагүй 2 өдөртөө барилдаж дуусна. Төрийн наадамд идэвхээр төрүүлсэн бүхийн цол чимиг ямар baах вэ? Үүнээс хойш түүнээс цаашид өргөн олон түмнийхээ дундаас өндөр идэвхээрээ онцгойлон шалгарсан гэдэг болох байх. Дархан урах Сүхбат Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадамд зодоглох гэж байна. Энэ жил 52 настай Сүхбат 2006 онд нэгэн тайлсан зодгоо шкафнаас гаргаж аваад 2-3 удаа эргүүлж өмссөн. Сүхбат аврах давтан дархалж дархан ураа авраг болсон. Нэг биш нилээд хэдэн ихнэр сольсон, нэг биш нилээд хэдэн сангаас зээл авсан, нэг биш нижгээд олон шуудаг тайлсан. Шуудаг юугаа шутлан тайлаад шууд ухсхийн буцаан өмсөж чаддаг цог зэлийг бадруулагч арга мэхийг уралдуулагч авраг үлээ. Цолны найраг бүрэн таслан зогсоож чадахгүй нь тодорхой тул татварынхын төв цэнгэлтгэд ажиллаж нөөд хувь хүний орлогын албан татвар авах том цолтой ахмаг бүгчүүдийг нөөд төлөгчөөр бүртгэх санал гарсан байна. Улс даяараа нүүрсний хулгайг нүдээ хорстлон анхааран зэвүүцэж байсан бол төмрийн хулгай гэж түүнээс дутхгүй бас нэг хулгай байна. Нүүрсний хулгайг сахалтай сахалгүй олон хүн хийсэн бол төмрийн хулгайг үндсэндээ сахалтай самбаатаа ганцхан хүн толгойлон хийсэн нь Худлаа хөгжлийн банкны эзэн Эрдэнэвлэг. Эрдэнэтийн 49% дархан төмөрлөлийн хөтлийн цэм чихон үйлдвэрийг орд газруудтай хамт төрийн өөрийнх нь мөнгөөр төрөөс авсан хэргийн хохирол нь 7 их 80 орчим төгрөг болсон байна. Нүүрсний хулгайн 40 их 80-аас хойш бүгдээрээ хамтдаа алдсан мөнгө улсаараа хохирсон хэмжээ огторгууд ингэрт хөөрч од ирэхэст хүрчихсэн. Тооны машинд багтахгүй том тоонд нь толгой дүүрч чигт үжирчгөөд байгаа болохоос бос 7 их 80 төгрөг гэдэг бол Улаанбаатараас Баян Улгийн хүртэл хос засмал зам тавих эсвэл 240 хүүхдийн 1500 шин цэцэрлэг барих хэмжээний улсын бүтэн жилийн төсвийн 3/1-тэй тэнцэх
хөрөнгө мөнгө юм. Нэгж төрлийн хөрөнгө оруулалтыг буцааж хийгээгүй зөвхөн QS компани аваад явцсан. Ийм л байдалтай. Ахиад дээрээс нь энэ төрийн хураан авах шийдвэр гарахаас өмнө 40 гаруй сая долларын төмрийн хөдрийг урьдчил зараад мөнгөний аваад явцсан. Энэ ахиад төр 40 сая хүртэл. Энийгээс нь төрийн өмчийг эзэнгүй мэт ашиглаж исэн хэсэг бүлэг этгээдүүдийн үйл ажиллагаа бол одоо хэрэгсээ хэтэрсэн. За би өмнө нь хэлжсэн санаанд орохооргүй олон янзын лөврийг энэ дархны төмөрлөгийн үйлдвэр дээр хийсэн. Сахлын үзүүр урт байж 7 их найдын хохиролтой бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн эзэн Эрдэнэлэг 3 тэрбум төгрөг шүүхийн барьцаанд тавиад цагаан сарын үеэр гал Сингапур явж хаад 14 хоноод буцаад ирэх гэсэн өнөөдөр наадам хаяанд тулж байхад ор мөргүй алга болсон байна. 3 тэрбум төгрөгийн барьцаа эгэлжирийн иргэдийн зүүдэнч багтахгүй мөнгө бол 7 их найдынхын хохирлын ердөө 0.4% юм. Товчхон тайлбарлавал 7 сая төгрөгийн хохиролтой залилангийн хэрэгтэн яг 300,000 төгрөг нэг талх авч хүрэхгүй мөнгө шүүхийн дансанд мобайлтж хийчгээд зайлан зогцсон гэсэн үг юм. Харин манай хууль хяналтынхан өөртөө гавыг нь авч хаалгыг нь тайлж чөдрийг нь мулталж явуулчихад гол эзэн байхгүй байна гэд хэргийг нь буцаасан байна. Прокурор хүнийхээ араас явах биш. Шал яг эсрэг арга хэмжээ авсан. Тэр нь хүн чинь байхгүй учраас хэргийг чинь буцаалаа гэдэг ийм одоо үйл баримт руу орсон. Ингээд үндсэндээ 2018 19 оноос хойш энэ хэрэг ингээд 4 5 дахь жилдээ магадгүй ингээд энэ хүн ирэхгүй бол 6 7 8 9 жил хэдэн жил болохыг ч одоо бид нэр тааж мэдэхгүй ийм нөхцөл байдалд бол орж ийн. Эрдэнэлийн тамга гэрчилгээнээс өөр үзүүлж харуулах хэмгүй QSC гэдэг гар цүнхэнд багтдаг компани Япончуудын 1994 онд барьж өгсөн дархан төмөрлийн үйлдвэрийг төмрийн 3 том ордынханд хамт концессионерээр авч концерт тоглосон хохирол 2.8 их найт төгрөгт хүрч байна. Өөрөө хөрөнгө оруулж металл ургийн зохицолбор босгоно гэж гэрээ байгуулсан ч хүдэртэй тохирдоггүй, технологи нь таардаггүй, тууз хаажилснаас хойш 80 сарын 60 сард нь эвдэрч хэмхрээд хөвцсөн үзүүлэнгийн хідэн төхөөрөмж тавьчихаад 8 жилийн туршид төмөр толгой ордыг Евролд нь хүртэл ухаж 25 сая тонны нөөцөөс нь 80 гаруй хувийг нь хогсарсан байна. Төмөртэй ордын бол өрмийг нь сорчлон хамж өдөр шөнөгүй 24 цагаар хятад руу зөөн зарсан байна. Төмөрлийн үйлдвэр бариагүй төмрийн өдрийн 8-аар хийж 1.8 их найт төгрөг олсон ч улсад 353 тэрбум төгрөгийн татвар нийтдээ 850 орчим тэрбум төгрөгийн үрүүлдээж өтөнд баривсан. Өөрөө бол Сингапур хотод сахлаа савндаад сууж байна. Төр үндэсний хөрөнгө оруулагчаа хөөж явуулж хаад өөрсдөө бидний байгуулсан баяжуулах үйлдвэрийг ажилуулж чадахгүй байна гэж суртал ухуулга явуулдаг. Гэтэл тэр нойтон баяжуулах үйлдвэргийг чинь айлын тоос сорогч Индүний баталгаат хугацаанд хүрэхгүй хэмхрээд Alibaba.com худалдааны сайтад бэлэн байж байдаг алаг цог алиа марзан эртний олдвор шиг тоосон дарагдсан хилхээсийг үлдсэн байна. QS үндэсний хөрөнгө оруулагч уу, үндэсний хөрөнгө олзорлагч уу? Эрдэнэлийн хувийнхан банкудаас зээл авдаг, мөнгө нь ол QS-д ордог. Харин хүү төлбөрийг нь дархны төмөрлийн үйлдвэр хариуцдаг. Газар, төмрийн өдрийн баяжмал, офис, машин, техник бүр ирээдүйн орлого нь барьцаалагддаг. Дархны төмөрлөгийн үйлдвэрийн нэрээр 350 орчим тэрбум төгрөгийн зээл аваад авсан даруйдаа QS-ийн дансанд шилжүүлээд авсан. Өнөөдөр хүртэл нэгж төгрөг дархны төмөрлөгийн үйлдвэрт орж ирдэггүй, зээл нь төлөгдөөгүй нөхцөлтэй байж байна. Ахаад тэр татврын өр болох 350 тэрбумын өрөө бас шийдвэрлэх ёстой. Татврын байгууллага нь акт тавиад одоо бас нэлээд хэдэн жил болж байгаа. Ийм л асуудал байна. Тэгэхээр засгийн газар бол нэгдүгээр энэ хууль хяналтын байгууллагыг түргэн шуурхай ажиллаж эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөөч гэдэг дээр бид анхаарлаа тавьж ажиллаж байна. Эрдэнэлийн хувийн банкнаас дархны төмөрлийн үйлдвэр зээлдсэн 15 сая долларыг төрсөн эгч оюуных нь шинжлэх ухааны академиас ч сүвтэй нэртэй төмөр замын зурагдлалын институтс авч 400% оруулж ирэн түрээслүүлж байсан гих зэрэг гажиг сонин баримтууд ч сөхөгдөж байна. Таны өмчийг барьцаалж, таны нэрээр зээлдэж авсан машиныг танд түрээслүүлнэ гэвэл танд ямар санагдах вэ? Яг ийм л юм болсон байна. QS өөрөө хөрөнгө оруулалт авчираад мөнгө олж авчираад энэ үйлдвэрийг барих ёстой. За гэтэл байгалийн баялгаа энэ хооронд зөвхөн одоо экспорт их ийм л ажил хийсэн. Нөгөө үйлдвэрээ барих ажлаа мартсан, орхисон гэсэн үг. Уг нь сэтгэл гаргасан бол тэр борлуулалтын орлогоороо бараг 2 ч үйлдвэр бариад өгөх ийм хугацаа борлуулалт хийгдсэн. Машин биш вагон, нэг биш 400, 15 сая төгрөг биш 15 сая долларын асуудал. Нүүрсний хулгай гэдэг шиг төмрийн хулгай толгой тархинд багтахааргүй том хохиролтой хачин жигтэй учир хонх нэвтрүүлгээр тусна хүндэх болно. Улсын драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн тайзнаа тоглосон биш, драмын Эрдмийн театрын урд талбайд Улаанбаатарын захиргааныхны дэглэсэн
улаан тосго ба усгүй ориглоор хэмээх эмгэнэлт нийтмийн жүжиг тавигдлаа. Урд зогсоол дээр нь зуны 3 сарын 100 дахь настай ажиллах ус ориглоор 953 сая төгрөгөөр барихаар тоосго аваад өрөөд иргэдийн эсэргүүцэл шүүмжиллээ сайн иргэн нураалаа. Хотын дарга нарын татварын мөнгөөр тоглуулсан уг жүжигт хар сарны хамтлагийн бид нар бүгдийг бүтээн бид нар бүгдийг сөнөөндөө утга агуулгын хувьд яс нарийн тохирсон байна. Улаанбаатар бол бүтээж нураах, эргэж буцах, нүүдэл судлалын завсардах баатарлаг хүмүүсийн хот. Усан ориглоор бүтээгүүч ярамгийн нүхэн гарц хур бороотой үед усан байсан болсон. Ус зөөг шаардлагагүй, борооны усаар тэжээгддэг усан агуу байх давуу талтай. 20 хоногт багтаа нүхэн гарц барина гэж нодны ихэлсэн ажил дуусаагүй хахад ийхүү усан агуу болж хуурсан байна. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлэг энэ хүрээд намар хүртэл төр завсарлаж байна. Намрын эхнээс зуны дунд сар хүртэл 40 дугаар хамт байж бурангууд эвгүйцэтлэн шоож, буруу гिचтлэн шеэрлэж, эрүүл нийгмийн төлөө гэсэн инээд эможи, итгэл лайка харамлаагүй эрхэм үзэгчдэд баярлалаа. Дэнч хотойдол дэлгэр сайхан наадаж, дэлхийн ээж эх орноо хог цасаар бохирлолгүй ая тухтай амарч аялахыг хүсье.